За сайн байцгаана уу бүгдээрээ. Удаан хүлээсэн NBA Hoops гэдэг боксыг задлаа. Бас энэ боксыг задлах гэж бараг 2-7 хоног шүү. Нийт 56 карт байгаа. 7 пак, 1 пакэнд 8 карт гэдэг юм байна. Анх удаа задлах гэж байна. NBA-ийг задлах гэж тогтолж шүү. Зя задлж эхлэе. Зя топсин NBA Hoops. NBA одоо баг ямар ч карт гарч ирсэн. Гой санагдчих шүү. Долоон пак, 1 пак татсан 8 карт байгаа. Тэнийтдээ 56 карт байгаа. Яхныг задлаа. Энэ топсин бокс учраас сонь задлаг биш үү? Покемоны карт учраас задлаг. Эхний карт Лука Дончич харагдаж байна да энэ засгаар. Зөө. Яа карт. Бум шоколака гэж штэ. Лука Дончич бум шоколака. Авэжаар энэ бас энэ карт нэлээд дажгүй карт биш магадгүй шүү. Бум шоколака гэдэг. Энийг харсан да. Энийг бол шууд сливэндээ хийгээд нэлээд хоор карт санагдах юм. NBA карт нэлээд гэлтгэнсэн картууд байгаа дэлээ. Энэ кейс нь Wallace байна. Яа дараагийнх нь Matisse Thybulle. За хамгаалагчд гарч ирээд нөгөө юу? Сайн хамгаалалттай нөхдүүд гарч ирээд. За Zach LaVine гараад ирлээ. Вау. Бид ч одоо тэгэл гарч ирсэн бүх картууд нь гоё дуртай тохиолдолтой болгоор. Anyway. Highlights гинэ. NBA champion болсон үеийн зураг байна да. MVP авсан. Highlights карт. Энэ бол үнэхээр гоё карт байна. Энгийн картууд нь хүртэл NBA болохоор гоё л байна л та. Zach Collins гэж Chicago-гийн центр. Тэгээд энэ NBA Hoops-с бас дугаартай карт гэж харах юм билээ шүү. Эдгээр бол энгийн картууд байна. James Harden All-Star карт гарч ирлээ. Бүх одны карт гарч ирж байна. Тэрч ирсэн картуудаа ингээд тавья гэж бодъё те. За. Тэгэхээр шууд нэг карт харагдаад байна шүү. Сэн чи юм блэ? Walton Clayton Jr. гэнэ. Баз гэдэг карт байна. Rookie карт баг шүү. Rookie баз гэдэг карт. Rookie тоглогчны гарын үсгтэй карт байвал ер нь нэлээд үнцэнтэй баха. Баз гэдэг карт энэ шин тавьчих. Татварсан баха хогом юм биш үү? Kyle Lowry гараад ирлээ. Kyle Lowry ингээд харахаар яа дээ. Картууд нь өөр байд юм уу? Покемоны картыг бодвол нэлээд зузаан битээ. Том юм байна. Kyle Lowry. Point guard. Donovan Mitchell. Бас point guard гараад ирлээ. Nick Smith Jr. гэнэ. Charlotte. За энийг бол Jamie Watkins гэж байна. Эдгээр бодвол rookie л баг та тийм. Нэмнэ. Johnny Broom гэнэ. Ингийн карта дараагаас гарч ирж байна. Үнэхээр өнгөн жоохон саримцсан. Жоохон алдаатай карт гарч ирж байна.
Trio гэлээ. Гой холбогчд гарч ирж штэ. Энгийн картууд ч гэсэн одоо энэ картууд бүгдээрээ л гоё санагдчих та. Энэ яг нэг карт байна. Walker Kessler гарч ирж байна. Walker Kessler. Тооч Lakers руу орсон баг шүү дээ. Walker Kessler. Энэ жил нэрээ түүхэн байгаагүй гоё трейдүүд явлаа. Alex Sarr гараад ирлээ. Alex Sarr. Энэ л ногоон өнгөтэй карт. Ногоон хүрээтэй карт. Энгийн картуудынхаа дараагийнх нь л хувилбар ах та. За авраг болсон Jalen Brunson гарч ирж байгаа MVP. Jalen Brunson супер юм билий. Тэрх нь байхгүй супер тоглож. Benedict Mathurin энгийн карт байна. За All-Star карт. Jalen Brown-ы All-Star карт. All-Star карт гэж тавьж. За энэ энгийн карт. DeAndre Ayton. За Johnny Forpich. Тэжүүд тоглож байсан. Энгийн карт байна. Wow, Klay Thompson гарч ирж байна. Klay Thompson-ы шийдэлт бол супер шүү дээ. За Domantas Sabonis энгийн карт. Энгийн карт гарч ирлээ. За дөрөвт Кэнэж үгүй. Энэ нөгөө хүрээтэй карт гарч ирж байна. Энд Kumpo гарч ирлээ. За нөгөө карт. Энэ нэлээд гэлтгсэн өнгөлөг карт гарч ирлээ шүү. Rookie картууд минь чиний RC гэж юм шиг одоо бодвол энэ RC гэж бод. Rookie. Тэгэхээр энэ rookie карт юм шиг. Тэгэхээр энэ гарын үсгтэй биш болохоор энгийн карт авах л та. За энэ төвч өнгөн жоох өөр юм чи. Ja Morant. Гэтэл Ben Saraf. Darius Garland, Cam Jones, rookie карт үү? Rookie карт. Dylan Harper, Cooper Flag, Ace Bailey энтриг авбал энэ тоглогч нар дараагийн жилүүдэд сайн тоглоод явбал нөгөө сугалсан карт нь дагаад үнцэнтэй болоод явна. Хэрвээ гэмтэл бэртэлд ороод тоглох байлаа ч юм уу явбал үнцэн картныхаа үнцэн дагаад буурдаг. Тэгэхээр сонирхолтой байна. Энгийн карт. Brandon Ingram. Dyson Daniels. Энгийн карт гарч ирж байна. Зя. Дараагийн карт. Зя ногоон карт гарч ирж байна. Энэ өнгүүд нь ногоон ягаан бага өнгөтэй болоод ирвэл илүү үнэтэй болох юм билээ. Зя. Ryan Kalkbrenner гэнэ. Just personal сайн шийддэг. 10 тоглоод баг 8-9-ийг нь хийждэг. Field goal маш сайтай тоглож байсан шүү. Fantasy давал маш хэрэгтэй тоглож байсан шүү. Jeremy Sohan. Jeremy Sohan-ы өндөрлөл намдаад байгаа тий. Өөрийнх нь тоглолтын стайл нь power forward болохоор энэ бид жоохон өндөр намдаад байгаа. Tyler Hero бас яваад гэсэн Miami-гаас явсан өөр баг руу орсон. Grant Williams. Keldon Johnson энэ жил үнэхээр сайн тоглолоо. Three man. Нарта Dorian Finney-Smith, Three man хоёрын нэр нь бол Josh Hart. Энэ би аврах шүү дээ Josh Hart. Josh Hart-ийн самбар хамгаалт бол амар л да. Тэс клатч тулцсан үед бас 3 муураас хаяа хийждэг те. Гол тоглох шүү.
Зэ. 6 дахь пак. Зэ. 6 дахь пак энгийн пакер эхэлж байна да. Энгийн. Зэ дундаас нэг тасарсан юм гараад ирлээ. Пак дундаас нь тасарсан юм гарч ирчихсэн. Хөвлөл тасалж масалж явахдаа нэг юм хилтерхий дотор нь үлдээж дээ. Зэ. Trey Johnson. Embiid орчиж байна. Embiid. Jabari Smith. Bam Adebayo. Patrick Williams. Patrick Williams ч нэг явахгүй байна те. Гоё би хаатай. Хамгаалцаатай тоглогч. Опенда рүүки тоглож байна. Зэнэс рүүки тоглож байна. Шарлоттин ингэж байна. Liam McNeely гэж рүүки тоглож. Зя сүлийнх. Зя сүлийн пакет атлида. Ингээд атлахаар Зэнэс энгийн карт шүү. Энгийн карт гарч ирчих шиг байна. Өөр янз бүрийн март. Энэний ард нэг байна. Dorian Finney-Smith энэ гарч ирсэн шүү дээ. Өмнө. Энэ рүүки тоглож Brooks Banaider гэнэ. Alex Caruso. Alex Tuhi гэнэ. Рүүки тоглож байна. Рүүки нэр бол мэдэхгүй байна үнэхээр. Devin Carter. Nicholas Batum гараад ирлээ. Досумно сая ихэр сайн байлаа шүү дээ энэ жил. Harrison Barnes. Дахиад нэг жилийн гэрээ исэн билээ. NBA Hoops box анх удаа нээж үзлээ. Сагсан дуртай хүн болохоор маш сонирхолтой байлаа. Тэгээ дараа нь ер нь NBA box, Pokemon box нэхийг хажуугаар NBA box бас нээж ийна. Subscribe дараарай. Олуулаа болох тусмаа гоё боксууд нэгээд явна шүү. Бүгдээрэнд баярлалаа. Comment хийгээрэй, лайк дараарай. Share хийгээрэй. Баярлалаа. Bye.